Ардын уран зохиолч Бохим Баст тоонд муу өвгөн өгүүлэг. Тоосхны нярав өвгөн ловсон тэтгүрт гарах болжээ. Эглэхэн боловч үнтэй сонин санаачлаг гаргасан гэж ловсон өвгөнг завуудынхан захиргаа хүндэт дэвтэртэй бичив. Тэгтэл тун саяхан хичээлийнхэн шинэ байр ашиглалтанд орсон 10 жилийн дугаар дунд сургуулийн өвгөн ловсонг бүлгмийнхээ хүндэт пионер болгожээ. Өвгөн ловсон чухам ямар үнэтэй санаачлаг гаргасан хүн бэ? 10 жилийн дугаар дунд сургуулийн 4 давхар байшин сүндэрлэн бослоо. Шин сайхан барилга барьж дуусгах гэдэг барилгачдад нэгэн баяр байдаг бол уг барилгыг чанарын хувьд онц сайн гэж үнэлэн хүлээж авбал давхар баяр байдаг билээ. Бидний барьсан энэ шинэ барилгад 2000-аад охид хөвгүүд эрдэм ном үзнэ гэж бодохдоо барилгачд маань 3 дахин баярлжээ. Барилгачид түр хашаагаан буулгаж, талбайгаан цэвэрлэх ажилд орлоо. Илүү гарсан бүтэн хагас хугас тоосгоон нэг газар овоолжээ. Суулгасан мод бутаан усалж, явган зам, биеийн тамир, амралт ёслолын талбайч бэлэн болов. Барилгаан хүлээн авч амьдралаа эхлэх гээд чимэглэх гоёх ажилд орж сургуулийнхэнч баяртай бөгөөд энд зав зайтай хүн ховор муухай аштайч хүн ер байсангүй. Захирал шинэхэн өрөөндөө сууж маргааш барилгаан хүлээн авах ажлаа эхлэх нээлтэн дээр өөрийн хэл хүүг эрх хавар төгсөх онц сурлагтан одоо сургууль сурч буй бяцхан охин эцэг эхийн хорооны нэг хүний хэлэх үг тэргүүтнийг засч янзлан түүний хажуугаар барилгачдад барих цэцэг дурсгах бэлэг бэлдүүлэх гэж хүмүүст өгсөн үүрэг юу болж байгааг асууж лавлан дараах ийм тийм ажлыг зөвлөж удирдсаар байв. Тэгэхдээ энэ барилгыг удирдах бариулсан аж ахуйн тооцоотой угсралтын бригадын дарга Ганбат ч гэсэн бяцхан түр байшиндаан мөн л зав зай муутай суулаа. Ганбат сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх нээлтэн дээр хэл хүүгэн мөн төлөвлөн бичнэ. Түүнийхээ хажуугаар янз бүрийн юм асууж лавлан орж ирэх ажил нэгтнөхтөн мөн л энэ сургуулийн захирал шиг түүнийг тэгэн шүү. Тэрнийг үү? Түүнийг сургууль хэрэгтэй юм бол өгч гсэн ч яах вэ? Харин тэрнийг авсан дээр бизээ. Багаж хэрэглэл ээд аж ахуй хариуцсан дамбаагийн хийх ажил их шүү. Түүнд сайн туслаарай. Үдийн завсралгын дараа намын хэсгийн ахлагч, үл дэвшний эвлэлийн бүлгийн ахлагч, хувьсгал залуучуудын эвлэлийн хэсгийн ахлагч нар цөмөөрөө цуглан шүү. Бүгдээрээ ярил юу гэдэг вүлээ? Тэгж зөвлөмөр нэг чухал зүйл гараад байна. Гэх мэтэр олон тийш ажиллаан зэрэг амжуулан суулаа. Нэг хүн орж ирээд түр байраа буулгамаар байна гэсэнд түр байраа харин буулгадаг юм уу, болдг юм уу бүү мэд. Бидэнд хэрэгтэй гэвэл сургуульд нь өгчихвөл чи яасан юм? Жил тойрон суух байр гэж үзээд бид ер нь шаг хийсэн юм барьж авсан шүү дээ. Ийм байшин буулгах, гэр буулгах хоёрч ялгаатай шүү. Байшин буулгахад буцааж авах юм нь бага, үргдэх, хорогдох юм нь их шүү дээ гэжээ. Барилгачид даргынхаа энэ үгэнд бас ч дургүй биш байлаа. Ганбат дарга байшин буулгах, гэр буулгах хоёрч ялгаатай шүү дээ гэснээс уламжлаад багынхаа амьдралыг дурсан саналаа. Тэр малчин хүний үр сад байж аав ээж нь зун намрын улиралд малаан таргалуулах гэж отор нүүдэл хийж байсхийн гэрээ буулгаж ачаалан буцааж барин явдаг байв. Зун цагийн хүүхэд нойронд харан болохоор нэг өглөөл түүнийг бос бушуухан хувцал тарг уугээд хөөрхий Ганбат нүдээ нухлан босч ядаж байдаг. Тэгээд л удаж төдөхгүй оосор бүч тайларч гэрийн бүрээс хуулан загалдраг муутай ч юм уу мөчтгөн хатгсан үн аль хэдийн Ганбатын толгой дээр бууж уйлуулаад л заримдаа аягаан хаг дэлсүүлж таргаан асгачихсан аавдаа загнуулж ахтаа шоолуулж ижидэн инхрийлүүлж л байдаг байж. Ганбат
8 дугаар ангиас барилгын техник мэргэжлийн сургуульд шилжин суралцж төгсжээ. Барилгын сургуульд тэр хичээл сурлагадаа муу болооч шилжсэн биш. Багийн мод чулуу, шавар хэлсээр элдв орон байшин, сүм дуган, хашаа сарвчшгүй юм барьж босгоод л нэг мэтгэд түүнийгэн дүрсгүй хүүхдүүдэд нураалгачихсан уйлж хайлж л байдаг. Дахиад нэг харах нэ ондоо газар эргээд л босгоод авчихсан байдаг болохоор нь аав ээж нь түүнийг барих босгох юмд дуртайг нь харгалзаад өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу ийхүү барилгын сургуульд оруулчихжээ. Сургууль төгссөний дараа тэр олон янзын барилга дээр янз бүрийн ажил хийжээ. Олон жил барилгын ажил хийсэн хашир дог ах эгч нарт бишгүй дээл гар хөл болж элдв ажилд сөхөрч унтлаач явдаг байж. Гэвч тэр бүхнээс Ганбатад муу юм ер нь алдсангүй. Харин ч хар бор давхгүй ажилд явах тусмаа эр бяр сууж эвдвэ олж өсөж өндийж байжээ. Ганбаттай сүүлхэн үед барилга дээр хамт ажилласан хүмүүсийн дотор өөрийг өмгөөлж хамгаалan дэм тус болж явдаг нэгэн бүсгүй байлаа. Эхэн үед Ганбат тэр бүсгүй тухай наан сан нь элдв юм эргцүүлэн боддгоо. Гэтэл тэр сүүлдээ өнөө бүсгүй өөр барилга дээр ажиллахаар ч юм уу амралт чөлөөгөөр явчих бол түүнийг өгүүлдэг. Эсвэл өвдөх юм уу? Эмийн чөлөөтэй болбол эргэж очдог болвоо. Ганбат ийхүү байсаар тэр бүсгүйд хайр сэтгэлтэй болж харилцан хоёул учраан олж хамтран амьдрах боллоо. Тэр хоёр хэдий сонин сайхан барилга барилцаар байвч ороод суучих байрын ээлж олдохгүй хувийн хашаа байшинтай айлын зуны байшинг засаж суужж үтсэн байна. Орчин цагийн тохилог шин суудсанд орсон айлын ганц өрөөндж амьдарч үзжээ. Тэр хоёр өөрийн гисэн суудстай болох тухай маш их хүсэн мөрөөдж явлаа. Өөрийн гэрээ бариач дээ. Өрхний чинь оосрыг татъя да гэж хонгор бүсгүй нь олон жил дуулжээ. Арай хийж явж нэг жижиг байшин бариад авсан нь төдхөн газарт орчхоод зүгээрчгүй газарт орсон байшингийнхаас буурин дээр өөрснөө кинотеатрын барилга барилцжээ. Ганбат эхнэртэйгээ дахиад л сууцны эрэлд явж. Өвлийн хүйтэн эхлэхийн өмнөхөн нэг жижиг модон байшин босгож гадан дотноггүй шавардаж авсан чинь пишингийн тоос голдохгүй сандаргажээ. Сайн тоосго одоогийнх шиг элбэг биш байж. Тоосго гэдэг харахад жирийнч хэрэглэх болохоор хүний амьдралд ганц нэгээрэн байхдаа ашиг багтаа олигтой хэрэгцээтэй юм бүтээх гэхээр олон тоогоор ордог хачин эд санжээ. Ханам пишинд хүрэх тоосго тэр хоёр их хачин аргаар олж. Түүнийг ярил магад жижигхэн тууж болно. Халуу дүүгсэн байшиндан дөнгөж ороод за энэ өвлийг нэг сэтгэл амар аван да гэж байтал улсын шин сууцанд орох болчихжээ. Шин оны өмнө Ганбат эхнэртэйгээ нүүж улсын сууцанд орлоо. Эхнэрийнх нь дуулдаг өөрийн гисэн гэрээн ингэж бариад ажлаа махран хийсээр сайн барилгачин болоод 2 жилийн өмнө барилгын аж ахуйн тооцоотой угсралтын бригадын дарга болсон ажээ. Ганбат өнгөрсөн явдлаа ийхүү дистаралан бодож суутал нэг нөхөр нь ирж барилгаас маань илүү гарахаар овоолчихсан өнөө бүтэн хагас угас тоосгын маань пин сарвч пишин мишинд хэрэглэх гэж авахаар ирсэн хүмүүсийг нэг золгийн өвгөн цагнаад ганц чирхгийг өгүүлдэггүй шүү. Яах вүлээ дарга гэхэд яагаад гэж Ганбат асуув. Хүнд өгч болдгүй юм бол ачуулаад асгачихъя л да гэсэн чинь мөө тэгдгийм үү гэд бас болдгүй. Яагаад гэж Ганбат дахин асуув. Бүмэт зөв чим шиг буруу чим шиг зөнд өөл юм бовтнож байна гэлээ. Чухам ямар шүү янзын үгэн байна гэж Ганбатыг асуухад сүүлийн үед л манай барилга дээр юу ч гээд яваад байгаа нь мэддэггүй яваад л байдаг болсон ямаан сахалтай нэг янхэр хөх өвгөн байна. Тэр л байна гэж өнөө хүнийг өгүүлэхэд
Мэдлээ. Лувсан гуай юу? Гэд Ганбатыг бостол. Аа, тийм. Лувсан гуай байна гэсээр тоосгоны зовоодын тоосгоны нэр байгаад тэтгэврт гарч буй өвгөн лувсан орж иржээ. За, лувсан гуай та юу болоод нөхдийн маань ажил хийлэхгүй хэл ям татлаад л байна да. Цаадуул чинь ямар болохгүй бүтэхгүй юм хийж хэвдэ гэд инээмсэгэлтэл Ганбат өөрт нь хал балтай үг хэлэхгүй харин ч инээд баяр болсон үг хэлж буй цаад санааг нь ойлгосон лувсан өвгөн юу болох вэ хүүмэн энэ барилгаас илүү гарсан их тоосхий чинь нэг бол хүмүүс зүгээр өгнө гээл цаанаас нь ууд шуудаа төрдөг чирдэг тэрэгтэй баахан хүн байцаан дээр уурсан ямаа шиг л дайрах гээд гүү бол ачиж аваачаад асах нь хайн гэцгэн хурц хосуур оруулах гээд л байдаг чинь гү тэгээд яавал таарах болж байна да лувсан гуай буцаагаад тоосхны завуудад тушаалтаа нь биш дээ ихэнх нь хэрэггүй болсон хагас хугас булан долон юм чинь авах хүн авч бидний ажлыг хөнгөлцөж байж болохгүй болж байна уу гэж Ганбатыг өгүүлэхэд ёстой л болохгүй дээ хүмүн чи бол том баригад их ажил хариуцсан таамал хүн нэртэй сайн барилгачин гэж алдаршиж яваа хүн чиний дэргэд би юу ёстой л юу ч биш дээ өвгөн ахад нь мэдэх чадах юмч байхгүй. Тэр дундаан тоонд бол бүрч хэрэг байхгүй. Заримдаа өөрийнхөө ч насыг мэдхэн байчихна гэж. Ямар л сайн да. Хөгшнийхөө насыг нэг хэлэхдээ өөрөөсөө олон ах болгочоод уурлуулж үгүй бол олон дүү болгочоод инээл гэж байх вэ? Хүүхдүүдийнхээ насыг бол даанч нэмэгдэх юм алга. Гэхдээ таа ч гадаа хог тоосгоо биднийг яа гээд байгаа юм бэ? Гадаач хог дээр гарахаар тоосгч ховрхон л үзэгдээд байх юм да. Аль эсвэл миний энэ муу нүд буруу зүрүү хараад байна уу? Гэхдээ миний бодоход таны нүдэл гээд Ганбат инээмсэгэлтэл миний нүд буруу зүрүү хардаг гэхэд арайч бас тэмээг ямаа болтол багасгахад хүрээгүй байна хүмүн. Өөдлөхөд өнчин цагаан ишиг гэж нэг үг байдаг да. Бас ноосыг цагаан алт гэдэг. Одоо модыг ногоон алт гэх болжээ дээ. Эндээсээ урсгал усаан хөх алт гэх юм байгаа биз. Миний хувьд гэвэл тоосхийг улаан алт гэмээр санагддаг юм. Тэгээд бид баахан улаан алтал хаях гээд байна уу та? Яг л тэгж бай. Би бол насаараа улаан алт гэж нэрлүүштэй нь улаан тоосгоны нэрв хийсэн хүн дээ. Би ямар тооч мэдэх биш дээ. Тэгтэл би өдөрт нэг 100 шахан мянган тоосго нааш цааш болгодог хүн дээ. Өвгөнч ухаантай номтой хүмүүсийн боддог тооны дэргэд 100-аад мянга гэдэг тоо чи юу цаагач дээ. Одоо тийм байгаа биз дээ. Ганбата гэд лувсан өвгөн халдар манан хөөргөн гаргаж олон жижиг шүрэн нүд шигтгэхтэй мөнгөн бөглөөний хөөрхөн халбгаар хэдэн халбаг шар тамхи утгаж эрхийн хурууныхаа хумсан толион дээр хийж угаад хамрынхаа хоёр нөхрүү хин эцээхгүй гэсэн аятаа зөөлөн татав. Үгүй бид тэгээд гадаа баахан тоосгол хайсан хэрэгтэй тийм ээ. Та нар баахнаар барахгүй. Хөгшин ахын чинь багцаалснаар бол та нэг хоёр давхар нь ч юу юм бэ? Ер нь хүүхдийн баг шиг цэцэрлэгийн нэг давхар байшинд бараг хүрчээр л тийм их тоосох хаях гэж байна шүү дээ. За тэр нь ч арай юу бол доо лувсангүй. Гадаа тоосхны хог гэж манайхны нэрлдэг хагас уус булан долон нэлээд юм байгаа. Тэгтээ хүнд хэрэг болох бүтэн олигтой юмч бараг байхгүй дээ. Бид тэрнийг мэдлгүй яах вэ? Даанч хэрэг болоход хэрээний юу олддгүй гэж нэг үг бас байдаг да. Хэрэгэл чаддаг хүнд бол гадаа хог гэж хаях юм бараг алга байна. Та нар их юм дотор гар дүрд сурчаад баг юмар их юм хийх тэнхээ муутай болж байгаа юм байна да дүүнэр минь. Уг нь хүн чинь баг юмар их юм хийх ёстой ёо доо.
Гүй харагчгүй юм биз дээ. Олон сая тоосхоор ийм сайхан уул хад чиг сүндэр өндөр байрлал барьдаг энэ хүмүүс чинь гадаахын жаахан хог тоосхон дов юу? Эсвэл юу ч биш нь үнэн дээ. Гэтэл над бол хайран гэхэд дэндүү хайран санагтаад байна. Тэгээд та бидэнд яг юу гэх гээд байна да? Хаягдал тоосхоор нэг баг шиг айтай. Гадаа нээр нэг баг шиг хөөрхөн байшинсар барьчих тоосго элбэг байна. Миний нүд насан турш өдөр бүр тоосго тоолсоор 100 тоосго 1000 тоосго хэдий хэртэй бараатай харагддгийг ч ер нь андахгүй болж дээ. Миний бодоход та нарын гадаах хаях гэж байгаа тоосгоороо энэ сургуульд нэг бас нэг хөөрхөн сав бариад өгчихмөр л байна. Энэ айл чинь өнөр бүлтээ сав санх их хэрэгтэй айл юм шүү дээ. Гадаа газар байна, цай байна. Хүнийг байтугай нэг хэсэг хөөрхөн сав бариад өгчхөр цай байна. Тэгэхээр тийм талын юм бодохгүй юу? Хөөмн сургуулийнх нь багш захиралтай ярьж үзэхгүй юу? Та нар тийм санаачлаг гаргавал сургуулийн нөхөд огт дургуйцахгүй байх. Би тэгж санах юм. Тоосго гэдэг хайрлаж хамгаалууштай эд шүү. Ялгаагүй бас л нэг янзын ширхэг будаа шижир алт шүү дээ. Тоосгыг хийх гэж ямар их хөрөнгө хүн техникийн хөлс хүч урсдаг билээ дээ. Тоосгоны үнийг чивд хоёр шиг тоосгоор юм хийдэг хүмүүс нь эс мэдвэл хэм маань ер нь мэдэх болж байна да хүмүүн. Бид л эс хайрлавал ер нь хэм маань тоосхийг хайрлах вэ? Хотын гадна дотор амь суудтай хичнээн айл байна. Айл бүрид ханан юм уу жижиг том хичнээн бишэн байна. Зарим нь ямар янзын сууц, пин, сарвч барьж байна да. Тэд тэр их тоосхийг яаж олсон бэ? Үнэ тоосох худалдаг мухлаг гэж хааж байхгүй. Одоо гадаа ууд шуудаатай төрдөг чирдэг тэрэгтэй морин тэрэгтэй хичнээн олон хүн ирээд илүү гарсан тэр их сайхан тоосхыг зүг зүгээр аваад явах гэж зогсцоож байна вэ? Манай хотын хүмүүсийн иймэрхүү маягаар аваадсан тэр олон сая тоосхыг цуглуулад нэг сайхан барилга байшин барьчихвал та нарын дөнгөж барь дуусаад байгаа энэ сайхан сургууль шиг хэдэн ч сургууль босгож болох байна. Ердөө л айлын сууц бариад байвал хичнээн айл орох барилга босох байна да. Чи ухаантай хүү? Би яахав зөниглөөд бурууч бодоод байж болох юм гэвч бодоод үзээч дээ. Миний сүүлийн үед танай үүгээр эргэлдээд байсны учир нь ердөө л энэ юм шүү дээ. Нэг ийм сургууль барихад манай хичнээн тоосгоор гар угааж байгаагийн багцааг би өөрийнхөө хар ухаанаар гарах гээд л яваад байсан. Би тоонд мууч багцаа гаргалгаа сайн. За танай барилгаас лавл нэг давхар хөөрхөн байшингийн тоосго хаягдах биш гэж үү? Та бас нэг юм хэлэхэд манай завууд 4 янзын маркийн тоосго гаргадаг шүү дээ. Та нарын барьсан энэ барилгад орсон тоосго бол манай дээгүүр шахан маркт ордог тоосго байна. Гүн чин бараг нэг ширхэг нь 32 мөнгөний үнэтэй тоосго байна. Гадаа бүтэн хуг сагс булан долон нийлээд 20 шахан мянган тоосго хаягдах гэж байна. Тоосго бүр 30 мөнгөөр эсвэл манай хамгийн доод үнээр бодоод үзтээ. Чи юунд нь дуугаа суугаад байна та? 20 мянган тоосгоо нэг бүрийн 27 мөнгөөр бодоод үзэлтэй. Би даанч тоонд муу байна да. Түүнээс биш дор нь бодоод гаргачихаар л байна. За хичнээн төгрөг гарч байна. 5000 гаруй юм шиг байна гэж Ганбатыг сулхан өгүүлсэндээ 5000 гаруй гинүү чи гэж чихэндээ итгээгүй янзтай тонгон асуусанд 5400 шахан. За эсхэл лүү? Мөн чих мөнгө.
Хайрын хөрөнгө байгаа биз? Чиний өөрийн чинь нэг мөнгө үсрээд гал руу орчихсон бол чи араас нь ус хийгээд айгуул гараан галд хийн дээ. Тэгтэл улсын ийм их мөнгө төгрөг хэн дуртай хүний ашиг болж байхад толгой төрүү чинь огтөө өвдөхгүй байна гэдэг тун хачин хэрэг. Хүн гэдэг чинь зөвхөн хүн байх учиртай биш. Хүн шиг хүн байх учиртай юм шүү. Жинхэнэ л хүн шиг хүн маань цөөн байна да. Ингэж болохгүй шүү минь. Чи их ухаантай, их нэртэй, ажил сайтай гэгдэж яваа. Зөвхөн алдартай сайн барилгачин болох гэдэг хангалттай хэрэг биш шүү. За алдартай сайн барилгачин хүн гэдэг чинь ард түмний мөн улсын имийг адах чимэх гэхгүй хайрлаж хаа явсан газраа юухан хийхнийг болтугай өөдөн таталцж явах учиртай юм шүү. Жохом үүнд чинь л манай одоогийн залуу хүний хамаг сайн чанар оршоод байгаа юм. За ийм л байна. Үүнийг би чамд хэлэх гэсэн юм. Ахын чамд дахин ингэж нүдэнд орсон хог болохгүй. Би тэтгэврт ангарлаа. Тэгтэн миний бие тэтгэврт гарсан болохоос биш. Миний зүрх сэтгэл тэтгэврт гараагүй. Гарахчгүй гэж хэлээд лувсан өвгөн босч Ганбатын мөрөн дээр гараан нэг удаа зөөлөн тавьж хаад шууд гарч одлоо. Цаст цагаан ууланд сарны гэрэл тусвал улам цайна. Саруул ухаантай хүний сайхан үг сонсвол улам сэнхэрнэ гэдэг мөнч сайхан үг юм шүү. Лувсан өвгний үгийг анх сонсоход Ганбатад төдийл аятай таатай байгаагүйгээр барахгүй. Дотроо харин ч түүнийг зэвүүцж байжээ. Гэвч өвгний үгийг сонссоор сүүлдээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх гарцаагүй ганцхан байдалд оржээ. Үдээс хойш Ганбатын бяцхан байшинд цуглах ёстой хүмүүсээр барахгүй. Баригадынх нь бүгдээр цуглжээ. Тэд эхлээд сургуулийн шинэ барилгыг хүлээлгэн өгөх нээлттээр Ганбатын хэлэх үгийг хэлцэж батлав. Дараа нь өөр бусд хэдэн асуудлыг шийдээд хамгийн сүүлд өвгөн лувсангийн зөвлж хэлсэн зүйлийг хэлэлцжээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд эхлээд мөн л хэд гурван хүн өвгөн лувсангийн саналд Ганбатчиг дотроо зэвүүцсэн боловч эцэст аргагүй өвгний саналыг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ. Маргааш нь шинэ барилга хүлээлгэн өгөх ёслол дээр Ганбат дарга барилгаас илүү гарсан тоосгоор тус сургуульд нэгэн жижиг байшин барьж өгөх. Мөн барилга барих үед сууж байсан байраа засварлаж үлдээхээр шийдснээ нөхдийнхөө өмнөөс илэрхийлжээ. Мөн ёслолын цуглаан дээр ширхэг будаа бол шижир алт гэдгийн адилаар ширхэг тоосгоч шижир алт мөн учир үүнээс хойш тоосгол оролцсон их баг альва нэгэн барилга байгуулалтын ажлыг явуулахдаа тоосго нэг бүрийг хайрлан хамгаалж ашиглах тухай улс орныхон нийт барилгачдад хандсан уриалгыг баталжээ. Уриалгадаа энэ чухал сайхан санааг насан турш тоосгоны нэрв хийсэн нэг ёсны манай Ахмад барилгачин өвгөн лувсан дэвшүүлж гаргасныг ч бас дурджээ. Тоосгоны нэрв өвгөн лувсан ийм л санаачлаг гаргасан учраас заводынхаа захиргааны хүндэт дэвтэрт бичигдэж мөн дугаар дунд сургуулийн шинэ барилгыг хүлээлгэн өгөх ёслол дээр уг сургуулийн бүлгмийн хүндэт пионер болсон байна. 1976 оны 3 сарын 13 Улаанбаатар хот